Эрчим хүчний систем ер нь зардлаа бууруулах чиглэлээр юу хийж байгаа юм бэ? Нэгжийн өртөг нь өндөр байна гэд ингээд үнэ нэмчлээ. Нөгөө талдаа өртөг бууруулахын тулд ямар ажлууд хийж байна вэ? Эрчим хүчний зохицуулах зөвлөл өн тогтоодог эрх бүхий субъект нь байгаагийн хувьд яг ижил үйл ажиллагаа явуулдаг станцуудын нэгжийн өртгийг ялгаатаагаар тогтооход ямар хүчин зүйл нөлөөлөд байгаа юм бэ? 1 кВт цахилгаан үйлдвэрлэлээ түгээхэд хамгийн их нөлөөлж байгаа зардал нь юу вэ? Тодорхой хариулт өгч. Сайд мас хэллээ. Эрчим хүчний системд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана гэж. Өнөөдөр яг эрчим хүчний системийн ийм нөхцөл байдал, ийм системтэй, ийм эргэцүү орчинтой байхад ер нь хөрөнгө оруулалтын хувьшил олдох болов уу? Би ганцхан жишээ хэлье. Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станц. Өнөөдөр үйлдвэрлэсэн эрчим хүчээ өөрийнхөө хэрэглээнд хэрэглэж чаддаггүй. Төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлдэг нэгдсэн тогтолцоотой гэж. За нийлүүлж болно. Нийлүүлж. Буцааж аваад хэрэгэлдэг. Гэтэл эрчим хүчний зохицуулах зөвлөл эрчим хүчний төвийн системд нийлүүлэх үнийг үйлдвэрлэж байгаа өртгөөс нь бага тогтоож өгчөөд буцаага зарахтаа 2 дахь өндөр үнээр зардаг. Энэ станц ер нь Эрдэнэт үйлдвэрийн харьяа байгаагүй бол одоо дампуурлаа шүү дээ. Алдагдлын Эрдэнэт үйлдвэрийн ашигаас нөхөө явж байгаа шүү дээ. Тэгээ ийм байхад хувийн хвшил эрчим хүчний системд хөрөнгө оруулалт хийх үү? Эсвэл төрийн өмчт компаниудад ингэж ханддаг юм уу? Өөрийнхөө үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэрэгэлдэг болгодог энэ тогтолцоо руу шилжихгүй юм уу? Хэрвээ Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө үйлдвэрлэдэг эрчим хүчийг хэрэглэвэл нийт хэрэглээнийхээ 50% хангах хүчин чадалтай. Яагаад суудхан тооцож болдгүй юм? Яагаад заавал дундаас нь энэ систем хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг байх хэвээр юм? Ийм байхад хувийн хвшил хөрөнгө оруулах юм уу ер нь? Тодорхой хариулт өгөөч. Эрчим хүчний салбарын өртгөө бууруулахын тулд байнга л адилж байгаа. Бүсийг чангалдаг гэдэг бол ер нь их л төгч байгаа. Одоо хардаад байгаа эрчим хүчний компаниуд дээр ТЭЦ 4 дээр жишээлбэл янз бүрийн том тендер явж байна, идэж байна, ууж байна гэдэг. Ийм байгаа. ТЭЦ 4-өөс яг өнөөдрийн байдлаар 1 кВт цаг нөгөө идэд уугаад байгаа ТЭЦ 4 маань 92.1 төгрөгөөр 1 кВт цаг эрчим хүчийг нийлүүлж байгаа. ТЭЦ 3 маань 165.9 төгрөгөөр нийлүүлж байгаа. 1 кВт цаг. Эрдэнэт үйлдвэрийн дулаан цахилгаан станц маань 183.4 төгрөгөөр сүлжээ нийлүүлж байгаа. Өрийн төвийн гишүүний тухайд бол Эрдэнэт үйлдвэрийн одоо дэд захирал байсан хүний хувьд Эрдэнэт үйлдвэрийн станцыг үнэхээр энэ төрийн өмчтөг компани учраас бид нар Эрдэнэт үйлдвэрт нь өөрөөс нь 183 төгрөгөөр авчаад өөрт нь 342 төгрөгөөр өгöd байгаа байхгүй юу? Эрдэнэт үйлдвэрийн өнцгөөс харах юм бол өрийн төвийн гишүүнтэй санал нэгдэж болно. Гарцаа байхгүй урд тормоогоо хой тормоогоо нөхж байгаа учраас төрийн өмчийн оролцоотой болохоор нь үеийн үед л намайг энд сайд булгаас ч юм ийм л асуудлууд яриад явж байсан. Тантаа бол ийм нөхцөл байдал ийм байна. За хоёр дахь асуулт хөрөнгө оруулалт хийх үү гэдэг. Чадан ядан басны хэдэн төслүүд явж байна. Яг өнөөдрийн байдлаар бөөрөлжүүдийн цахилгаан станц 600 МВт-ийн хүчин чадалтай эхний 150 МВт-ийн ашиглалтанд авсан. Энэ жил удаа багтаад дахиад 2 дахь булаак буюу одоо 150-аас 300 дахь хүчин чадалт 2 дахь булаакийг ашиглалтанд авна. 27-28 онд багтаад 3-4 булаакийг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй адилж байгаа. Энэ Монголын хувийн аж ахуйн нэгжэнийг санхүүжүүлээд явж байгаа нэг төсөл. Хоёрдугаар цаашаа ярьсан Баян сумн дээр 660 МВт-ийн хүчин чадалтай ийм станц 2027 оны 6 сарын 30 гэхэд эхний булаака сүлжээнд холбохоор явж байна. Гурав дахь нь Сэлэнг аймгийн төв дээр 70 МВт-ийн хүчин чадалтай Арайд Монголиа гэдэг компани цахилгаан станц бариад явж байна. Дөрөв дэх нь Тусан Цангил сумн дээр Зохион аймгийн 30 МВт-ийн хүчин чадалтай дулааны цахилгаан станцын 22 МВт-ийн хүчин чадалтай эхний булаак ашиглалтанд ороод явж байгаа. За юунаас гадна нөөцний их усрууд одоо энэ Шивээ гов сумн дээр Говьсөнбөр аймгийн Шивээ гов сумн дээр дахиад 660 МВт-ийн хүчин чадалтай цахилгаан станц 8.4 центр сүлжээ нийлүүлэхээр бид нартэйгээрээ байгуулахаар хөрөнгө оруулагчийг бид нар оруулж явж байгаа ийм ажлууд бий. За түүнээс гадна Эрдэнэт дот дээр 200 МВт-ийн гаргалгаатай 4 цаг ажиллах
одоо 800 мегаваттын хүчин чадалтай батарей станцыг сүлжээнд холбуулнаа. Гэхдээ бид нар энэ батарейгаа болвол нарны станцаар өөрсдөө холбоно. Цэрэг гэрчиг хүчний тухай хуулиар болвол тендер зарлах ёстой. Гэхдээ батарейнд нь холбоод бид нар зөвхөн батарейнаас нь авна 9.5 центээр сүлжээ нийлүүлэхээр ийм одоо гэрээ хийгдэж байна. Эрдэнэт дээр. За дундгойн мандалгов дээр 100 мегаваттын хүчин чадалтай 4 цагийн гаргалгаатай. Өвөр ханган 10 хэр дээр 100 мегаваттын хүчин чадалтай 4 цаг гарахаар батарейнаас нь 9.5 центээр нийлүүлэхээр ийм ажлууд хийгдэд явж байгаа. Ерөнхийдөө энэ төслүүд хэрэгжих юм бол би арай жоохон яарч ах шиг байна. Энэ 25-аас 26-ны үйл дээр жоохон чадлын дутагталд орж магадгүй. Эсбэгээс түүнээс цааш бид нар ингээд урд нь би та нарт 4 сарын өмнө бол 2026-аас 27 оны үйл чадлын дутагдлаас гарна гэж ярьсан бол бид нар наадалд 1 жил нааш татуулахаар ийм болцоо бүрж зардлаа бууруулах чиглэлээр бол мэдээж олон ажил хийж байгаа. Гэхдээ та бүхэн зөв ойлгоорой. ТЭЦ 3 1960-ад оны дундуур, ТЭЦ 4 1984 оны ашиглалтанд орсон. Өнгөрсөн 100 үед орсон технологи уужирсан. Одоо ТЭЦ 4 шиг станц бол магадгүй нэг өсрээд 250 хүн адилж байгаа бол манай ТЭЦ 4 дээр 1400 орчим хүн адилж байгаа нь үнэн нууцгүй. Энийг яг технологийн шинжилээд одоо ТЭЦ 4-ийг одоо буулгаа шинээр бариад дахиад энэ орчин үеийн технологи шилжүүлэхэд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэйг шууд мэдж байгаа учраас бид нар энэ ойрын хугацаанд бусад их үйлсүүдэд ашиглалт орсны дараа магадгүй энэ засгийн газар манай засгийн газрын хугацаанд бол амжихгүй байх ТЭЦ 4-ийг болгоно гэж худлаа янз бүрийн яриад яах вэ? Одоо үе шаттайгаар нэг блокийн шинжилгээд орчин үеийн технологи руу шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хийгдээд явах гэдгийг хэлье. Станцуудын үнийг яагаад ялгаатай тогтоод байна вэ гэхээр яг л энэс шалтгаалаад ТЭЦ. За би яг тодорхой л асуулт асууад байгаа юм. Яг ашиглалтанд орсон 20 жилээр ялгаатай байгаа. Нэгжийн өртөг 50%-аар зөрүүтэй байгаа. 2 станцын хувьд. Тэгээд яг юу нөлөөлөд байгаа юм бэ? Би сайдаас илүү энэ дээр эрчим хүчний зохицуулах зүйл үнд тогтохдоо эдийн засаг үйлдвэрлэлийн бүхий л хүчин зүйлийг судалж ээж үнд тогтоож байгаа. Би илүү мэдээлэлтэй байгаа гэж бодож байна. Энэ дээр яг юу нөлөөлөд ямар зардал нь илүү нөлөөлөд байгаа гэдэг дээр анализ хийсэн юм байна уу гэж асууад. Эрчим хүчний зохицуулахаараа үн тарифын газрын дарга Эрдэнэ уулган хариулъя. Төвийн бүсийн 6 дулааны цахилгаан станцын нэг нь Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станц байгаа 48 мегаваттын суйрлагдсан хүчин чадалтай. За 12 мегаваттын 4 турбинтай. Суйрлагдсан хүчин чадал бага станцын хувьд бол ашиглалтын зардал өндөр байдаг. 4-р цахилгаан станцтай харьцуулбал жишээлбэл 4-р цахилгаан станц За 3-4-ийг асууж шүү. Эрдэнэтийн тухай бол мэдээлэл хангалттай байгаа. 3-4-р цахилгаан станц ч мөн адилхан яг адилхан хүчин чадалтай станц биш. Мөн суйрлагдсан хүчин чадал болон нэгж агрегатын хүчин чадлууд ялгаатай байгаа. Бид нар юг адилхан төвшөнд авч үздэг гэхээр нөөцний үн, түлшний зарцуулалтын норм За их тодорхой тоо асуусан шүү. За 5 номерын микрофон цойрсрон сайд хариулъя. Өрөндөө гүшүүнэ ийм юм. ТЭЦ 3 ТЭЦ 4 хоёр хоорондоо ягаад ялгаатай байна гэж та асуулаа жишээлбэл. ТЭЦ 4-өөс бид урд нь хэлсэн 1 кВц эрчим хүчийг 92 төгрөгөөр ТЭЦ 3-аас 165 төгрөгөөр нийлүүлж байгаа. Яагаад ялгаатай байна вэ гэхээр энэ хоёр станц чинь 2 ондоо хүчин чадалтай. ТЭЦ 4 дээр 770 мегаваттын хүчин чадалтай арай хожим орсон станц. ТЭЦ 3 198 мегаваттын хүчин чадалтай ийм станц. Нэг 20 жилийн өмнө орсон. Тэгэхэд эрчим хүчээ зохицуулахаараа бид нар яг бодит зардлын өртгийг нь бодож агаад төвөнд нь тохирсон одоо системд нь одоо манай бооших гэж нэрлэдэг бид нар энэ хувьцаантыг нийлүүлээд ингээд явж байгаамаа. Яаж гүрийгээд энэ хоёр ижилт байх болцоо байхгүй. Технологийн хүчин чадлын зөрүү, технологийн ялгаанаас шалтгаалаад ийм байгаа. Эрдэнэт үйлдвэрийг жишээлбэл 183 төгрөг байгаа гэх. Би эхнийхэн асуултыг дахиад тодруулъя. Сайн ойлголт өгч чадахгүй байна уу? Яагаад энэ одоо нэг л буруу яриад байна. Би энэ хоёр ТЭЦ мэдээч өөр байх нь ойлгомжтой шүү дээ. Яагаад өөр байгаа гэж би асуугаагүй байхгүй юу? Нэгжийн өртөгт юу нөлөөлөд байгаа юм бэ? Нөлөөлөд байгаа хүчин зүйлүүд чинь ийм үзүүлэлтүүд нөлөөлөд байна. Хамгийн их өртөгтөө нөлөөлөд байгаа нь энэ үзүүлэлт нь нөлөөлөд байна гэдэг шинжилгээ байна уу гэдэг шүү дээ. Факторны анализ хийсэн үү гэж асууад байгаа байхгүй юу? За
За их л тодорхой асуух юм да. За 5 номерын микрофон Чойрсон сайд хариулъя. За өрөөнд төвийн гишүүний асуултанд хариулъя. Нэгжийн өртөгд юу нөлөөлөд байна вэ гэхээр 100 турбин гэдэг технологи бий. Ашигтуулын коэффициент гэж бий. Одоо манай ТЭЦ 3 дээр жишээлбэл 12 мегаваттын 4 турбин, 25 мегаваттын 4 турбин, 50 мегаваттын гэдүүлээ. Нэг турбин ингээд адилж байгаа 198 мегаватт. Энэний ашигтуулын коэффициент 20% хүрэхгүй байна. ТЭЦ 4 дээр арай том станцууд байгаа учраас ашигтуулын коэффициент 25% бий. Энийг супер критикал технологи руу шилжих юм бол ашигтуулын коэффициент 40% болж байгаа. Энэ технологийн шийдлээс шалтгаалаад өртөгч нь ондоо болоод байгаа. Дөрөв өрийн төвийн гишүүн асуугаад байсан энэ факторууд энэ жишүүл түвшний хувийн зарцуулалт дээр 1 грамм дээр нь би энийг хэлээд өгье. ТЭЦ 2 дээр 549.4 грамм киловатт цаг буюу 1 киловатт цаг эрчим хүчийг үйлдвэрлэхэд 549 грамм нүүрсийг зарцуулж гин гэсэн үг. ТЭЦ 3 дээр 320.3 грамм киловатт цаг, ТЭЦ 4 дээр 273.4 грамм киловатт цаг энэ өнгөрсөн оноос 1.5 граммаар нэмэгдсэн байна. Дахны дулааны станц 432.2 грамм киловатт цаг өнгөрсөн оноос 0.2 граммаар буурсан байна. Эрдэнэтийн дулааны станц 415.2 грамм киловатт цаг 3.5 граммаар нэмэгдсэн байна. Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станц 498. За 4-р микрофон 1 минут. Факторны анализ ганцхан грамм нүүрсэл яриад байна. Өөр хүний нүүрс технологи яриарэ. Түвшний зардал бол дийлэнх хувийн эзэлдэг 70 задгадын станц гэхэд 1364.1 грамм киловатт цаг буюу 70 задгадын станц 3 мегаваттын блоктой. Тэгэхээр энэ блокийн хүчин чадлын англи ТЭЦ 4 бол 123 мегаватт байж байгаа дээдлийн. Тэгэхээр энэ нэгжийн хүчин чадлын агрегатээс хамаарат цахилгаанд бол юм байна. Дулаан дээр бол бас килограмм гекалаар тооцдог. Дулаан дээр бол ТЭЦ 2-ых 193.5 килограмм гекал, ТЭЦ 3-ых 176 килограмм гекал, ТЭЦ 4-их 171.5, дархны станц 187.5, Эрдэнэтийн станц 189.8, Эрдэнэт үйлдвэр 201 кг гекал, 70 задгадын станц 238.6 кг гекал, дулаан дээр бол 2023 оноос 24 онд бол бүгд буурсан юм үзүүлэлттэй байна. За ойлголоо. За ингээд нүүрсний орц тэр ярьлаа. Факторны анализ гэдэг хүний нөөц, менежмент, тээвэрлэлт өөр бусад зүйлүүд байдаг бол бас бичгээр өгүүлэх буян болно. Баярлалаа танд. Би хүчин зүйлийн шинжилгээ, факторны анализ тодорхой асуулт асуусан. За салбарынхаа хувьд мэрэгсэн үнийн хувьд сайд бол техник технологийн асуудлыг за энэ техник тоног төхөөрөмжийн бас ашигтуулын коэффициент нөлөөлөх хүчин зүйлийг хэлж байна. За би бол бас нэг үйлдвэрлэлийн эдийн засаг гадарлах хүний хувьд энэ салбарт бас эдийн засгийн асуудлыг хариуцчихсан хүний хувьд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхой олох шаардлагатай гэж үзэж байгаа. Нөлөөлж байгаа олон хүчин зүйл бай. Сайдын хэлдэг тоног төхөөрөмжийн ашигтуулын коэффициент 100 турбин генератор үүний ашигтуулын коэффициент тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь ойлгомжтой. Хажууд менежментийн асуудлууд байгаа шүү дээ. Боловсон хүчний бодлого, хөдөлмөрийн бүтээмжийн асуудал, өртөг зардлыг бууруулах санхүүгийн менежментийн асуудал, худалдаа авж байгаа түүхийн эдийн чанар өртгийн асуудал. Тэгээ гол нь энэ үзүүлэлтүүд дээр чинь тооцоо хийж энэ эрчим хүчний үн тарифыг тогтоогоод байгаа зохицуулах зөвлөлөөс гэж асуугаад байгаа нь бид тэрэлтэй. Тэгээ манай зохицуулах зөвлөлөөс хариулж байгаа хүн станцуудын нүүрсний зарцуулалт яриа суудах юм. Гэхдээ бүх станц нэг их үүсвэртэй нүүрсгүй шүү дээ. Өөр орд хэрглэж байгаа зү. Өөр ордын өөр төрлийн нүүрс хэрглэж байгаа маа зү. Нүүрсний чинь илчлэг чанараас хамаарат зарцуулалт нэгжийн үнд хүртэл өөр байх юм байгаа зү. Тэгэхээр чи энэ станцуудын нүүрсний зарцуулалтыг хооронд нь харьцуулаад абсолют утгаар нь харьцуулаад сууж иж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ факторны анализыг бол тодорхой хиймээр байна. Хөрөнгө оруулалтын үр өгөөж гэж юу вэ? Урсгал засвар үйлчилгээний үр өгөөж гэж юу вэ? Салбарын хувьд хөрөнгө оруулалт шаардлагатай, шинэ бүтээн байгуулалт шаардлагатай болцсныг ойлгож байгаа. Үүнийг хийхийн тулд яг аль үзүүлэлтэн дээр бид нар онцолж хэдэн хувь анхаарал хандуулах юм бэ гэдэг юм ал гаргахын тулд энэ факторны анализ чинь хэрэгтэй байхгүй. Тэг яг ийм тооцоо нэхэд байгааг ойлгож байгаа гэж найдаж байна. Яг гэвэл эрчим хүчний салбар өнөөдөр эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний үн, эрчим хүчний энэ зардал айл өрхийн хувьд ч аж ахуйн нэгжийн хувьд ч хамгийн гол масс эзэлж байгаа шүү дээ. Бид өнөөдөр хоногийн хоолтой байх уугүй юу гэхээсээ илүү тогтоо цахилгаантай байхад илүү үзэж байгаа шүү дээ. Эрдэнэт үйлдвэр 2020 оны 12 сараас 20
2 оны 6 сар хүртэл 18 сарын хугацаанд айлуурх аж ахуй нэгж байгууллагын эрчим хүчний зардлыг даасан. Энэ үед маш олон эрчим хүчний компаниуд өртөг зардлаа бууруулж хөрөнгө оруулалтаа нэмж чадлаа гэдгийг хэлжсэн ш. Тооцоо судалгаа байдаг. За нөгөө талдаа Эрдэнэ үйлдвэрийн тэр дулааны станцтай холбоотой үн тарифын асуудлыг би Улсын их хурлын гишүүний хувьд Эрдэнэ үйлдвэрийн жишээн дээр өөр их усүр нэмэгдэх боломжийг хаагаад байгаа учраас хэлж байгаа шүү. Ядаад хэрэгэлдэг эрчим хүчээ үйлдвэрлээд өөрөө авдаг болох юм бол энэ системд их усүр нэмэгдэнэ.